Жирэмсэн ээжүүд ер нь ингээд хяналтанд орох одоо эхний үе шатууд явж байгаа шүү дээ, тий. Энэ үедээ эрдсэн шинжилгээг ер нь бол өгөх нь зайлшгүй шаардлагатай юу? За ер нь бол жирэмсний одоо хяналт бол эхний 3 сард хийгдэх ёстой. Тэгээд өрхийн эрүүл мэндийн төв дээр бол Улаанбаатар хотын хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төв дээр анхны хяналтж байгаа. Тэгээд дүүргийн эрүүл мэндийн төв дээр бол эмчийн одоо жирэмсний хяналтын эмч дээр одоо очино. За орон нутагт бол сумын эрүүл мэндийн төвийн эмч дээр очиж ингээд сумынхаа эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээг авна. За ер нь жирэмсний хяналтын үзлэг шинжилгээнд зайлшгүй магадгүй одоо тухайн ээжийг бичил тэжээлийн дуталтай гэж үзэх юм бол эрдсийн одоо нэмэлт шинжилгээнд одоо хамруулахыг одоо хяналтын эмч маань өөрөө зөвлөд хамрагдуулж байна. Ер нь бол зүгээр заавал эмч шаардахгүй ч гэсэн ээж өөрөө хяналтын одоо эрдсийн шинжилгээндээ бол өөртөө сайн дураараа ороод ер нь өөрийнхөө биед байгаа эрдсийн дутагдaltaй байгаа тэр юмнуудыг мэдчих нь бол ач холбогдолтой чухал зүйл. Тийм чухал зүйл. Ер нь зайлшгүй одоо яг жирэмсэн ээжүүдэд за ялангуяа одоо йод эсвэл одоо витамин D, за төмөр төмрийн хэмжээг бол ер нь бол үздэг. За өөр одоо бусад тэр эрдсүүдийг бол яг хүүхдийн ургийн эрүүл мэндэд одоо өсөлт хөгжилтөнд хэрэгтэй гэсэн тэр эрдэс амин юмуудыг бол үзүүлж хэрэгтэй юм байна. За ялангуяа витамин D бол бас нөгөө кальцийн шимэгдэлттэй хамааралтай байдаг учраас витамин D-гээ үзүүлчих юм бол бас тухайн ээжид маань ч гэсэн бас хэрэгтэй. За